За сайн байна уу? Сайн байна уу? За тэнд ингээд нэвтрүүлэхээ урилгыг. За. Онцгой. Эрхэм мөндөд Улсын тэргүүний орон сайхан жүжигчин Алтан шагаа таныг бидний хамгийн анхны кино батл юм те нэвтрүүлгийн зочноор хөрөлцөн ирж оролцохыг урьж байна. Удахгүй уулзцаая гэсэн. За ийм гоё урилга ирлээ болж орж байгаа даа. Энэ манай нэвтрүүлгийн хинт маягийн. Одоо ингээд таны киног тань дээр өөр чинь таалгад гисэн шүү дээ. Ааха. Тэг ингээд хинт маягаар ингээд бэлдсэн таны ингээд орчлон тавьсан кино. Тэгээ алтан ингээд 3 асуулт байгаа. За. Та хариулах. Аюу гоё юм хийсэн. Хөвгөлтэй баяа тэг сонирхолтой асуултууд. 3 асуулт бэлдсэн байна. Энэ их гоё шүү, таалагдлаа шүү. Энэ данд миний энэ удаа жишээ нь эцэг кино байх шиг байна. Энэ хар сувдны нууцын юу байх шиг байна. За бүгд нь олон да тий. Нэгдүгээрт нь таны бүтээсэн дүрүүдээс таны өөрийн зам чанартай хамгийн ойрхон байсан дүр юу вэ гинэ. За энэ дээр бол өөртөө чинь. За миний хамгийн анх тоглосон нэг ийм нэгэн дурлал гэж кино байдаг. Ийм нэгэн дурлал дээр бид тулаг гээд залуугийн дүр дээр тоглосон. Тэр миний хамгийн анхны кино л да тий. Тэр дүр ерөөхдөө надтай их ойролцоо байсан бах гэж бодож байна. Би журам бүтээж байгаа учраас бол тоолж байгаа дүр болгоно өөр хийхийг бодно те. Тэр хамгийн анхны кино гэдэг утгаараа л тэр дүр бодогдчих. За хоёрдугаарт нь таны тоолсон уран бүтээлүүд дундаас дүрдээ хит автаж хэсэг дүрээсээ гарч чадахгүй байсан тохиолдол бий юу гэж. За ер нь бол яг харьцангуй гайг байдаг. Тэгээ жүжигч учраас нэг одоо чинь мэрэгжлийн жүжигч учраас нэг дүр одоо хувирахтай тэндээсээ урдан гарах шилжилтүүдийг бол арга техникүүдийг бол соёлын сургуульд зааж өгдөг. Тэгэхээр ер нь харьцангуй гайг. Гэхдээ яг заримдаа мэдээж тиймэрхүү ус тохиолдол байна л да. Одоо жишээ нь тэр сүүлд нэг эцэг гэдэг кино хийсэн байгаа. Эцэг кинон дээр одоо бас нэг ахын дүр тий тэрэн дээр нэг тоглодог хэсэг үү тийм аатаага муудалцаад нөгөө би тэгвэл энэ хүүхний чинь би одоо ингээд аваад суучил та гэл нэг тийм нилээ тийм бас нэг эмоц гаргадаг хэсэг байдаг. Тэр хэсэг дээр бас нилээ дараад нь бас ингээд зүрх савлцсан. Тэгээд бас нилээ бас удаж байгаад бас гайг олжсэн. Та уйлжсэн гэдгийгсэн шүү дээ. Тий уйлжсэн тий уйлаад тэгээд бас нилээ удаж байгаад бас тэгээд ер нь хурд орж гарч явах хэрэгтэй л юм бол техник байдаг учраас те. За та өөрөө тоглохоос татгалзсан хэдий ч сүүлд нь тоглодог байждаа гэж харамссан кино юу вэ? Тухайн үед яг ингэ цаг зав таараггүй ч юм уу. Тий, тиймэрхүү тохиолдол зөндөөл байгаа л та. Энэ юу вэ дээ? Юу л нэг олон кинод нөгөө гол дүрд нэг охин шар хувцастай дээр зодтолтоод идэг. Атма охин тий. Тэр атма охин дээр одоо лавгахын дүр тий надад анх санал тавьсан. Нэг гол дүрд тоглодог залуу ш тийм лээ дээ манай дүрд тий. Сайхна тий. Сайхна ирээд ахаа энэ дүр дээр та ингэ ажиллаач гэдэг зохиолоо өгөөд урилга өгөөд тэгээ миний ажил бас таарч өгдөг. Тэгээд тоглоог үлдээ. Тэгээд сүүлд манай гайсаа лавгах тоглосон байсан. Тэр айгүй хөөрхөн юм болсон байсан. Тэгээд манай хүүхдүүд бас аваа энэст айгүй гой сэрэж та энэ дээр тоглохгүй яасан ингээл тэгжсэн тий. Тэр л энэ да. Энэ кино болохоор зэрэг тий хараал урсан хот гэд нэртэй 12 ангитай тий 12 ангитай юм сериал бас нэм одоо нэлээ сонирхолтой тийм бас миний тоглож байгаа дүр маань бас миний ёстой нэг өмнө нь тоглож байгаагүй юм дүр байдаг тий би ч ер нь яг хөвчлэн яг нөгөө тий эрээг тэгээд инээдмийн талдаа бас нэг анхны нөгөө суурин маань тавьсан учраас тиймэрхүү дүрүүд бас байдаг л та 50% 60% ч гэдэг юм уу та энэ дүр болохоор зэрэг бүр эсрэг юм бас дүр угаа надад их сонирхолтой байгаа даа тий одоо ээж бол яг тийм энэ чи манай Orange Entertainment одоо кино компани байрахгүй одоо энийг ингээд бид нар болоо болгож манай өнгөтэйс ингээд тийм цагдаагийн хэлтс болгоод тэгээ та охин ингээд анзаарах юм бол ингээд яг юм цагдаагийн хэлтс болгоод ингээд зураг авалт хийчих. Тэр тухайд кино гарна. За ингээд баярлалаа урилга хүлээж авсан. За баярлалаа амжилт хүсье. За удахгүй уулзъя.